How to Train Your Dragon Box Office 28 жилийн дараа анхны сэтгэгдэл Суперменийн хувь заяа Нолны Batman эргэж ирэх үү? Өнгөт арьстай Снейпийг халсан бол өнгөт арьстай Джеймс Бонд шинээр ирж байна. Салют бос би Амбо байна. Амка байна. Цай ундаа бэлдээрэй. Тэгээ одоо бидний 2 дахь дугаар эхэлж байна. Ингээд бидэнд орё. Чи сонсоход бэлэн үү? Тиймээ бокс офисыг амжилттай эхлүүлж байгаа шинэ хүмүүсийн favorite кино бол Бөмбөрөөнүүдээр How to Train Dragon болоод байна. Шүүмжлэгчид киног Rotten Tomatoes дээр 95% гэж үзсэн. Харин үзэгчдийг шүдгүүл уу маань байлдан дагуулад эхэлсэн байна. Аль үжээ эхний 7 хоногт $198 сая олсон. Тийм болохоор шүдгүүл уу маань Smaug болж хувирж эхэлж байгаа юм байна. Энэхүү бүтээл нь ашиг орлогоороо энэ жилийн 4 дахь шилдэг Cash Money болоод байгаа юм. Өмнөх 3 нь Minecraft Movie, Lilo and Stitch болон Netsha 2. Киноны нийт гаргасан баажт нь $150 сая. Харин одоогоор олсон баажт нь аль хэдийн даваад $459 сая олоод байна. Тийм болохоор кино ремейкүүд тренд болоод байгаа юм байна. Өмнөх дугаарт ярьсан Lilo and Stitch одоогоор $948 сая олсон. Тэр бүм хүрэхэд ахаад 100 сая л дутаад байна. 25 онд ийм үр дүн үзүүлж байгаа 2 дахь бүтээл болж чадлаа. Баяр хүргэе. Харин одоо жинхэнэ оригинал киноны талаар. A24 студийн шинээр гаргасан Materialists киноны дүрүүдэд тун сонирхолтой хүмүүс тоглоод байна. Суперхеро уулзалтал гэсэн үг. Human Torch буюу Capman, Mr. Fantastic-ийн эсрэг Madame Web-ийн анхаарлыг татах өрсөлдөөн үзүүлэх бүтээлийг хүмүүс маш дажгүй үнэлээд байгаа. Мөн шүүмжлэгчид хүртэл туйлын баяртай хүлээж авсан. Materialistic-ийг орчин үеийн rom-com болон үерхэл дурлалын тухай маш сонирхолтой бүтээл болж чадсан гэж дүгнээд байгаа юм. Үзсэн хүмүүс Past Live-ийн бүтээгч Celine Song-ыг тун сайн зохиол бичсэн гэж магтсан бол Chris Evans болон Pedro Pascal-ыг дүрдээ сайн ажилласан гэж тусад нь магтсан байна. Кино прокат нь ч гэсэн дажгүй эхлээд явж байгаа. Тодорхойлбол $20 сая баажтаас $40 сая олоод байгаа. Гэхдээ өшөө илүү ашиг олоход тун хэцүү л болов. Учир нь зомби тахал эхэлсэн байна. Тийм ээ, миний баг багт фан байсан Danny Boyle ахын 28 Days Later гараад эхэлсэн байна. Сануулж хэлэхэд культ болсон зомби апокалипс ертөнцийн хоррор фильм нь зомби киног анхны тренд болгож байсан юм. Шүүмжлэгчдийн дүгнэлтийн хувьд энэ бол түүхэнд хамгийн шилдэг зомбийн тухай кино гэж нэрлээд амжсан. Сэтгүүлчид бүр тус кинонд нь ажилласан бүх уран бүтээлчдийг магтаад байгаа. Зохиол, найруулга, жүжигчдийн тоглолт, visual effects style. Энэ удаад Danny Boyle, Alex Garland хоёр бидний мэдэх түүхээр амжилттай шинээр харах үнцгтэй өвөрмөц бүтээл хийж чадсан гэж үзсэн. Зураг авалт нь аимшигтай хүнд дүр зураг харуулж байгаа ч гол зохиол нь хүн чанар болон гэр бүлийн талаар агуулсан бөгөөд киног илүү сэтгэл хөдлөм emotional болгож байгаа юм. Тийм ээ, 2026 оны 1-р сарын 26-нд шууд үргэлжлэл гарна. Bond Temple гэдэг нэрээр. Ер нь бол энэ зун бидний хүүхэд байхыг санагдуулсан жинхнээсээ Ted, my boy, it's gonna be legend. Wait for it. жил болно гэдэгт найдаж ин guys. Тэгээд бид нар шинээр бичигдэх түүхийн гэрч болж байна. Тэр нэг 2025 оны 100 Superman болон Fantastic Four-ын иргэн ирэлт, Jurassic World болон Iron Man. Тийм ээ. Хэрвээ та нар намайг лайкаар дэмжиж комментээр урамшуулж намайг comeback хий гэсэн хүсэлтүүд байх юм бол би хуучны форматаар бичлэг хийх болно. Тийм болохоор бидний чаналтай хамт байгаарай. Бид дөнгөж эхэлж байна. За брос шинэ DC ба Суперменийн талаар шуум их байгаа юм байна шүү. Тийм ээ, Суперменийн хувь заяа цаашд гарах бүх DC-гийн бүтээлүүдийг шийтгэхээс гадна бүх Warner Bros студийн бүтээлийг ч хамрна. Тийм болохоор туршилтын үзэлтнээс авсан сэтгэлдлүүдийг сонсоход жоохон төгшүүртэй байгаа. Кино нь маш сайн ашиг олох хэрэгтэй байгаа юм. Гэхдээ тайвшруулж хэлэхэд өмнө нь киноны баажит $360 сая гэж үзээд байсан бол яг үүндээ Супермен ердөө л $225 сая бүтсэн юм байна лээ. Одоо Суперменд бүх зураг авалт, visual effect болон маркетингийн зардлаа нөхөхөд $450 сая хэрэгтэй байгаа. Аналитикуудын үзэж байгаагаар зөвхөн Супермен гэдэг нэр нь өөрөө $500 сая олно гэж бодоод байгаа.
Хүмүүс хэр супер баатрын тухай кинонд сонирхолтой байгаагаас шалтгаалan дараагийн кинонд ямар дүр сонгох уу гэдгээ шийднэ гэсэн үг. Харин Джеймс Ганн ах хүмүүсийг кино зааланд цуглуулах арга хэрэгжүүлсээр. Саяхан нэг ярилцлагаар Ганн ах Суперменийг Godzilla -1-тэй төстэй болох байх гэж ярьсан. Миний зорилгоор киног Godzilla -1-тэй төстэй хийхийг зорьсон. Дэлхийд гай учруулах Godzilla-г дүрсэлсэн бас хүн төрлөختийн маш гайхалтай драма үзүүлэхийг хүссэн. Бүтээлийн маань үндэс нь хүний тухай түүх байгаа юм. Clark Kent, Lois Lane болон Lex Luthor-ийн харилцаа холбоос бол энэ киноны гол цөм юм аа. Одоо ягаад трейлер дээр тэр том кайзу байсан нь ойлгомжтой боллоо. Харин Супермений дизайнаар гарсан Uno тоглоомонд шин дүрүүдийг харуулсан. Картны дүрсэнд ямар нэгэн том цасны ядгуус анзаарагдсан. Мөн Baby Joy буюу Metamorpho дүрийн хүүхэд гарах нь тодорхой болсон. Энэ Lex Luthor-ийн нэгэн арга бөгөөд Суперменийг дийлэхийн тулд Metamorpho-гийн биеэр криптонитийг гаргаснаар мистик хүчтэй баатрыг маань барьцаалах баг. Супермений нохой Криптогийн хувьд бас нэгэн сонирхолтой шуун бий. Супермений дараа гарах Supergirl дээр Крипто илүү чухал үүргийг гүйцэтгэв. Эхлээд тэр Криптон гариг дээр жижигхэн гөлөг төрхөөр флашбэк нь гарна. Дараа нь том болцсноор киноны туслах дүр болно гэж мэдээлсэн. Харин Peacemaker олон ангитын шинэ промо бичлэг дээр DCU-гийн санаанд оромгийн деталь гарсан. За манайхан одоо маш сонирхолтой мэдээлэл гарах гэж байна. Сэтгэлээ бэлдээд хойд талын булчингаа чангалаарай. Учир нь өөр ертөнцийн ихийг сахиулагч буюу Peacemaker цувралын нэг кадр дээр бидний мэдих маш танил тааз байгааг анзаарч болно. Яг тийм тааз Batman-ийн лабораторид байсан. Тодорхойлбол Nolan-ийн Dark Knight триложид трейлер дээрээс биднийг мультиверс хүлээж байгааг харуулсан. Харин Ганн хоёр өөр Peacemaker-тэй сценийг бүр эхний ангиас биднэрт тайлбарлана гэж хэлсэн. Юу гэсэн үг вэ гэхээр энэ сцен гол зохиолын зангилал байж магадгүй юм. Тэгээд гол инхийг сахиулагч маань мультиверс аялалд гараад Кристиан Бэйлтэй хийх тулааныг бид харах магадaltaй. Really? Харин Ганн саяхан болсон Comic-Con Experience дээр энэ үйл явдлын эргэлтийг цохиулгасан. Тэрээр Peacemaker Batman хоёрын тулааныг үзхийг хүсэж байгаагаа илэрхийлсэн. Нэрээ Supergirl Woman of Tomorrow нэрээ зүгээр Supergirl болгосон байна. Харин гол дүр маань шинэ DCU-гийн гол зангилаа болно гэж Warner Bros. Discovery-гийн захирал Дэвид Заслов бичлэн мэдээлсэн байна. Тэрээр шинэ DCU-гийн тулгуур багнууд бол Superman, Supergirl, Batman ба Wonder Woman болно гэсэн. Харин Ганн ах Даянагийн кино аль хэдийн ажилдаа орсон тухай яриад байгаа. Одоогоор зохиолыг нь бичиж байгаа тухайч мөн ярьсан. Тэрний ярьж байгаагаар Batman-ыг бодвол Amazon эмэгтэйгийн талаар кинон дээр ажиллахад амархан байгаа гэсэн. Учир нь Wonder Woman-ы тухай бидний мэдэхгүй маш олон түүх байгаа гэсэн. Бараг бүх Batman-ы комик хөлбөрийг дэлгэцэн дээр өмнө буулгасан болохоор студ нь яаж хийвэл илүү сонирхолтой байх талаас нь харах гэж хичээж байгаа. Миний хувьд DC-гийн хамгийн асуудалтай нь яг одоогоор Batman байна. They'll hate you for it, but that's the point of Batman. Мөн Ганн одоогоор Clayface кинон дээр идэвхтэй ажиллаж байгаа тухай ярьсан. DC-гийн гол жүжигчний дүрд тоглох жүжигчин бас олсон байна. Ямар их жүжигчин гэлж вэ? Ямар тач Clayface-ийн дүрд Tom Rhys Harris гэдэг жүжигчин сонгосон. Тэрээр Guy Ritchie-гийн Gentleman жижиг дүрийг тоглосон. Бас Suspicion гэдэг цувралд тоглосон юм байна лээ. Харин найруулагчаар James Watkins гээд Speak No Evil гэдэг хоррорыг хийсэн уран бүтээлч юм байлээ. Бүтээл нь Supergirl-ийн дараа гарах ёстой. 2026 оны 9 дугаар сарын 11-нд. Ойрын DCU-гийн прожектууд дээр Clayface-ийн камеог хүлээх шаардлагагүй болов. Учир нь Ганн Marvel-тай адил бусад дүрүүдийг спойлердож өөр түүхэнд гаргах нь тийм сайн санаа биш гэж үзэж байгаа. Жишээ нь Avengers Endgame-ийн төгсгөлийг дурдсан. Thor Guardians of Galaxy дээр нэгддэг хэсэгтэр тэрээр хизээч Thor-ыг өөрийн түүхэн дээр нэмхийг төлөвлөж байгаагүй тухай ярьсан. Би бүр зохиол дээрээ дурдж бичсэн. Thor-ыг Guardians of Galaxy дээр нэмхийг хүсэхгүй байна гэж. Би яагаад Thor-тэй кино хиймээргүй байна гэвэл Thor гэдэг дүрийг сайн ойлгодгүй. Би Chris Hemsworth-ыг биширдэг хүний хувьд тэрний тоглосон киног үзэх дуртай. Гэхдээ зүгээр яаж энэ дүрийн тухай зохиол бичгийг л ойлгодгүй. Тийм болохоор бид нэр шинэ DCU-гийн credit scene буюу нэмэлт scene нэг хүлээгээд авах шаардлагагүй. Харин Doomsday-ийн шинэ дүрийн хийнт онлайн сүлжээгээр аль хэдийн яваад эхэлсэн байна.
Хью Жакман өөрийн цахим хуудсандаа бэлтгэл хийж байгаа бичлэгээ хуваалцсан. Харин фэнүүд логон ахыг дүрдээ бэлдэж байна гэж ботход хүргэсэн юм. Энэ сургалт дээр нэмээд Daniel Stevens гээд орлон тоглогч нь ямар нэгэн бүтээлдэр Pinewood гэдэг нэртэй студиудтай хамтран ажиллаж байгаагаа бас баталсан. Харин Pinewood нь Doomsday-ийн зураг авалтыг хийж байгаа юм аа. Одоохондоо мультиверсийн төгсгөл баг багаар байрандаа орж байгаа бол Marvel дараагийн фейсийн ажилдаа орсон байна. Тэд нэр 3 гол сэдвээр төвлөрч байгаа гэж дотоод ажилтнууд бас мэдээлсэн. Сансар гаригийн талаар, мутантуудын талаар, тэгээ Supernatural буюу ёр бусын хүмүүсийн талаар. Сансар гаригийг Nova гэх шин дүр хариуцах бол мутантуудыг мэдээж X-Men базна. Харин ёр бусын гажгууд буюу Midnight Suns гээд тоглоом 22 онд гарч байсан. Харин тэр зохиол руу баг багаар орж ирэх төлөвлөгөөтэй байгаа юм байна лээ. Харин тэдний багийн агтлагчаар Blade биш, Ghost Rider болно. Найруулагчаар бол Michael Giacchino болох магадaltaй байгаа юм байна лээ. Тэрээр Marvel-ийн Werewolf-ыг хийсэн туршлагатай. Мөн Hercules эхлэлийг тавих сонирхолтой байгаа гэж Daniel Richtman мэдээлсэн. Харин Thor эхлэлийг хүндэх юм байна лээ. Amazon шинэ James Bond-ыг үхлийн цэгээс гаргалаа. Тийм ээ. Danny Villeneuve найруулахаар болсон байна. Кинотой холбоотой зарим миний дурсамжууд 007-тай холбоотой. Би James Bond-ын кинон дээр өссөн. Автагаа байн хамт үздэг байсан Sean Connery-гийн тоглосон Dr. No-с ахлуулаад л. Би үнэхээр Bond-ын халуун фанат. Миний хувьд энэ ертөнц бол ариун газар л гэсэн үг. Мөн тэр Amazon-д итгэл өгсөнд баярлалаа хэмээн хэлжээ. Зураг авалтын хувьд дараа жилээс эхэлнэ. Харин Bond-ын дүрт Aaron Pair-ыг харж байгаа. Тийм ээ. Анхны өнгөт арьстай Bond. Сануулж ирэхэд тэр Gun ахын шинэ DCU-д Green Lantern олон ангитын гол ногоон дэнлүү болох юм аа. Тийм болохоор шинэ Bond биднийг гайхшруулахад бэлэн гэдэгт найдах л үлдлээ. За бос. Өмнөх бичлэгтэр бид нар Potter-ийн 3 дүрийг танилцуулсан бол HBO Max шинэ дайснуудыг танилцуулсан байна. Тийм ээ, албан ёсны Malfoy-тай танилццгаа. Draco-гийн дүрт Locke Spratt гэдэг хүүхэд тоглож байгаа. Харин аав Lucius-ийн дүрт Johnny Flynn. Сонирхолтой факт, Operation Mincemeat гэдэг кинонд өмнөх Lucius болох Jason Isaac ахтай хамт тоглосон юм байна лээ. Тийм болохоор Isaac-ч дүрийн сонголттой санал нийлж байгаа. Тэгээд Flint гэрийн эльфтэй холбогдоод дэмий шүү гэдэг зөвлөгөө өгсөн байна. Нэр 1-2 дугаар бүлгийг нэг цаг үед зураг авах гэж байгаа юм байна лээ. Stranger Things дээр гардаг асуудалд унахгүй тул. Учир нь хүүхдүүд маш хурдан өсөж бага ангийн хүүхдийн дүрд тоглоход хэд том болоод байдаг талтай. Харин бусад дүрүүдийн сонголтоор Belle Powley болон Daniel Rigby, Petunia, Vernon Dursley-ийн гэр бүлийн дүрт, Catherine Parkinson, Molly Weasley-ийн дүрт, мөн тэгээд Leo Early, Alessa Leone, Shiana Musa. Тэд нэр Seamus Finnegan, Parvati Patti, Lavanda Bram-ийн дүрт тоглох гэж байгаа. Нэр guys, онлайн сүлжээгээр Papa Essay-г халах магадaltaй гэж цуурхал гараад байсан. Харин бусад их сурвалжууд тэрийг өөрийн хүслээр төслийг хаж байгаа гэж мэдээллээд байна. Фэнүүдийн хейтэнд орохгүй тулд. Товчхондоо бол Bella Ramsey-гийн араас орохгүй тулд. Харин одоо шин цуврал болон том дэлгэцэн дээр гарах шин кинонууд. Дэлхий болон Монгол кинотеатруудаар гарч буй фэнтези, адал явдал, комеди драма How to Train Dragon буюу лууг хэрхэн сургах вэ? Лууг ангуучлах, омогт төрж өссөн залуу Viking шүдгүү хочид луутай найзаснаар кино үргэлжлэх болно. Melodrama Materialists ганц бие хүмүүст өөрийн нөгөө талаа олоход тусалдаг эйжент эмэгтэй. Нэг өдөрт царайлаг баян залуу ба өмнөх экстэйгээ таарснаар түүнд хэцүү сонголт хийх асуудал тулгарх болно. Шинэ Британи хоррор болох 28 Years Later 28 жилийн дараа зомби вирус тархсан ертөнцид өвдөөд үхэл рүү ойртсон ээжигээ аврахын тулд нэгэн хүү эмч хайх болно. Pixar-ын шинэ хүүхэлтэй болох Элион хайр гаргийнхан нэгэн хүүг дэлхийн лидер гэж андууран улгаалснаар үйл явдал эхлэх болно. Халуун бороо Алкамандын ахлагч Баатар шатхуун тээвэрлсэн машин дэлбэрэлтийн үеэр албан хаагчаа алдна. Цаг хугацаа өнгөрч Баатарын удирдлагадоор 5 гишүүнтэй шинэ багийн хамтаар баг нь онцгой объект дээр ажилласнаар хүнд мөчтэй нүүр тулах болно. Онлайн болон IPTV-д үзэх боломжтой кино болон олон ангид.
Netflix дээр бидний хүссэн хүлээсэн Squid Game-ийн төгсгөлийн 3 дугаар улирал. Амиа өрсөлдсөн хүүхдийн тоглоомны ялагч 456 дугаартай Сун Ги хүн тоглоомод ахин ороод дундуур нь бослог үүсгэж ялагдсны дараа өрнөх цуврал. Apple TV Plus дээр гарсан шинэ трейлер Echo Valley. Шинэ дунд ирсэн охиных нь хувцсан нүл цусны толд болцсон байгааг харсан ээж охиныгоо аврах арга хэмжээ авах болно. Amazon Prime-ийн шинээр гарсан Criminal Comedy бүрэн хэмжээний кино Deep Cover. Лондонгийн мөрдөгч Graham Billings далд ажиллагаа явуулахаар 3 жүжигчдийг ажилд авахар болно. Хэд хэд аюултай гангстер дүртэй орсноор ажиллагаа хяналтаас гарч үйл явдал үргэлжлэнэ. За бид хоёрын хувьд Squid Game-ийн 3 дугаар сизныг тус-тусдаа үзсэн байгаа. Тэгээд одоо сэтгэлдээ хэлэх гэж байна. Чамд ямар байсан бэ? Ер нь бол Squid Game 3 бол хүлээлтээс давсан кино байсан. Тэгээд утга санаа өгч байгаа тэр хилэмж төгсгөлийн хэсэг ялангуяа надад маш их таалагдсан. Тэгээд тэр хүүхдийг CGI-аар графикаар хийсэн байгаа нь бүр их таалагдсан. Уусаа тэгж хийхээс ч аргагүй байсан баг гэж бодсон. Ер нь амтнаас 7 дор хүмүүс байгаа гэдгийг том жишээр харуулсан шүү дээ. Сүүлд яг болдрын залуу өгөхөөс өмнө бид нар ч одоо энэ морь биш шүү дээ. Бид бол гэл хүмүүс гэж бид бол гэл одоо үзэгчдэд тийш өгөх гэж байгаа нь бол тэр яг дүрийн тоглолт байна л да. Яг эхний 1-р сизон дээр гарч исэн дүр бол нэг мөрөтэй тоглоом тоглолдог те битмэд тавьдаг. Одоо тэр морин уралдаан дээр тэрэн дээр гардаг хэсэг гардаг шүү. Морин уралдаан байдаг шүү дээ. Үхлийн тэр хэлж байгаа текстийг хоёрхан мөр хэлж байгаа нь маш сэтгэл тогтлуулсан гэх юм уу. Тийм байна. Надад бас санал нэг чинь яа гэх юм бол би сая саналаа шүү дээ. 1-р сизон дээр нэрээ өөрөө морь уралдуулж ирсэн юм биш те. Өөрөө морь уралдуулж ирсэн ингээ мөнгө орцсон байсан нөхөр эцсүүлд нь дүр нь өөрчлөгдсөн байгаа нь нэрэл гоё юм те. CGI бол надад таалагдаагүй. Жинхэнэ хүүхд байх байсан. Жинхэнэ хүүхдүүдийг тэр жүжигчд хариуцаж тэр уйлаа мэлийг боддоор ингэж ихийн эцгийн мэдрэмжийг өөртөө авах байсан гэж бодож байна би. Тоосон юм надад таалагдсан. CGI ч гэсэн гоё байсан. Ер нь бол бид хоёрын сэтгэл бол маш дайггүй. Ер нь бол Squid Game 3 дугаар сизон бол угаасаа тэгжил төгсөх байсан. Миний яг өөрийн бодлоор бол яг тэгжил төгсөх байсан. Тэгээд нэг том юм байна шүү дээ. Одоо USA одоо Америкчууд хийх гэдэг шүү дээ. Холливуудын зах зээлд гарах гэдэг. Тэрний тухайд таны бодол. Би Америкийн одоо ингээд гарах гэж байгаа ремейк гэх юм уу одоо чинь үргэлжлэл гэх юм уу те. Netflix бас хийх бах. Тэгээд 2027 онд байлоо тэр чинь ерөнхийдөө бол бидний мэдх Дэвид Финчер ах найруулна гэдэг нь бол бараг тодорхой болсон баг. Тэгэхээр Дэвид Финчерийн би кинонд дуртай хүний хувьд хэлэхэд ер нь яг энэ солонгос хувилбараас арай өөр өнгөний шийдэлтэй байх бах. Тэр нь ч илүү гоё болж магадгүй. Тэгэхээр тэр бол ер нь бол бараг сая 3 дугаар сизнээс илүү том хүлээлт ерөнхийдөө үүсгэл авчлаа л гэж бодлоо. Тэгэхээр бол миний сэтгэл бол ерөнхийдөө бол Америк хөлбөрийн бол хүлээж ийн бид хоёр ч гэсэн Америк хөлбөр гарахаас өмнө нэлээ их мэдээлэл хүргэнэ гэдгээ бид та нарт амлаж байна гэж хэлэхэд баяртай байна. За тэгээд харин та нарт ямар байсан бэ? Энэ 7 хоногт юу үзэж өнгөрөв? Сэтгэлээ бичээрэй. Тэгээ бас лайка дарахаа бити мартаарай. Би харж байгаа шүү. Харин бид дараагийн бичлэгээ хийхээр явлаа. Тэгэхэд үргэлж санаж аваарай. Домгүй дуусах болоогүй. Бид дүмж эхэлж байна guys. За ажиллагаа. Дараагийн ажиллаа.